Урангай аймаг дахь усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль. Техник мэргэжлийн дунд сургууль. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв. Дижитал ухаан технологийн сургуулийн Урангай аймаг дахь технологийн сургууль. Өдмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Урангай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Урангай аймаг дахь политехник коллеж. За тэгээд сайхан тус намарч байгаа үстэй. За сайхан намарч байна. Сайхан тус намарч байна. За хэр. За бидэнkä сайн аа. Дагай гүжээ авааван юутай. Авааван. 1978 оны эцсийн сургуульд орсон. Тэр үед бол манай сургууль бол ер нь боловсролын системтэй хөдөө орон нутгаас байхгүй тийм төвшөлтэй зөвлөлтийн техник мэргэжлийн тусламжаар зогсон. Бүх юмар хангалтсан ийм сургуульд орсон. Энд ч одоо энд ажиллах хүний дур сонирхлыг татсаж байсан байгаа юм. Хамгийн гол нь одоо ажлын нэгж бүхэн дээр хамарсан зөвлөлтийн мэргэжлүүдтэй ямар сургалт явуулдаг юм байлаа. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын системд 1982 оноос өөрчлөлт орж техник мэргэжлийн дунд сургууль болж өргөдсөн бөгөөд энэ нь мэргэжил эзэмшүүлээ зогсохгүй бүрэн дунд боловсрол олгож эхэлсэн явдал юм. 1985 оноос 1987 онуудад бүгд 70 багштай байснаас 22.8% нь мэргэжлийн онлын, 32.4% нь ерөнхий эрдмийн, 44.3% нь үйлдвэр сургалтын багш нар байсан ба ухаан багш нарын мэргэжил заах арга мэдлэг боловсрол сурагчдын сургалтын чанар мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тодорхой ажлуудыг тогтмол зохиож тодорхой үр дүнд хүрч байжээ. За юуны өмнө 50 жилийн хойг тэмдэглэж байгаа Урангай аймгийн политехник коллежийн багш сургуулийн хүмүүжүүлэгчид, мастерууд, ажилтан албан хаагчид одоо суралцж байгаа нийт оюутан сурагчдаа 50 жилийн ойн баярын мэнд хүргэж ад жаргал сайн сайхныг хүсээрөөё. За би энэ сургуульд 1985-аас 95 онуудад захирлын албыг хашиж байлаа. Энэ сургууль бол Зөвлөлт бод улсын техник эдийн засгийн тусламжтайгаар зөвлөлтийн зээлийн хөрөнгөөр одоо барьж байгуулсан одоо цогцлбор тийм том сайхан сургууль байсан. Энэ анхудаа одоо энэ сургуулийг барихтаа бол Монгол улсад одоо усны салбарыг хөгжүүлэх болсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор энэ сургууль бол Монголд анхудаа байгуулагдсан усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль байсан. 1982 онд техник мэргэжлийн дунд сургуулийн анхны хичээлийг эхлүүлсэн. Тэр нь мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн зэрэгтэй ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхээр 10 жилийн боловсрол эзэмшүүлэхээр ерөнхий эдмийн хичээлээр ороод ерөнхий эдмийн хичээл хариуцсан хичээлийг эрхлэх тавихад би анхны хичээлийг эрхлэх хичээл ажилласан. За миний ажиллаж байсан үед бол зөвлөлтийн 2 мэргэжилтэн байсан л да. 3 мэргэжилтэн байсан. 2 мастер багш, 1 зөвлөх багш, 1 зөвлөх захирал байсан. За зөвлөх захирал нь Украины Донецкийн одоо Виктор Иванович Гавленко гэдэг ийм одоо туршлагатай техник мэргэжлийн сургуульд олон жил ажилласан ийм туршлагатай захирал одоо миний ажилд тусалж зөвлөж ингэж ажиллаж ирсэн юм аа. За энэ сургууль бол ер нь бол Монголд анхудаа одоо усны аж ахуйн чиглэлээр барилгдсан анхны одоо сургуулийн нэг. За энэ үед бол Зөвлөлт бод улсаас болон Монгол улсад бол техник мэргэжлийн боловсролын системийг хөгжүүлэх талаар онцгой гарч олон сургууль, темсүүдийг байгуулж манай мэргэжилтэй ажилчин бэлтгэхийн ажил бол их сайхан явагдаж байсан. За эхний үед барилгын техник мэргэжлийн сургуулиуд, хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиуд бол төлхөө одоо баригдаж одоо олон сургууль техник мэргэжлийн сургуулиуд бараг аймаг бүрт
байсан зарим аймагт бол хэдэж байсан баг. За ингээд сургуульд бол одоо ийм сургуулиуд байгуулагдсанаар одоо Монгол улсад бол мэрэгжилтэй ажилчин гэдэг одоо ийм залуучуудыг бол олноор уйлдаг гэж манай улсын одоо социализмын тэр үеийн социализмыг бүтээн байгуулах барилга байгуулсан өдөө аж ахуй газар тариалан одоо зам барилгын одоо ажилд бол олон мэрэгжилтэнүүдийг үлдэж гаргасан юм аа. Эцэг 78 оноос 99 оног хүртэл 21 жил ажилласан байгаа юм. Энэ 21 жил ажиллахсан би энэ засаг ангалзага нийгэм судлал мөн хууль эрх зүйн хичээлүүдийг зааж байлаа. 1999 оны 10 сарын 1-нд юунаас дэвшүүлтэн гарсан. Дэвшүүлтэн гараад би цагаар багшилсан энд. Цагаар болоод энэ юунуудаа уучин зааж эдийн засгийн хичээлэн заасан зааж байсан. Эдийн засгийн менежментийн сургалтаар дээд сургуулиуд багтан хичээл заасан. Санхүүгийн менежментээр хичээл зааж цагаар 2005-6 он хүртэл би юуны цагаан багшаар ажилласан л да. За би Пүрвэ захиралтай 1985 оноос аваад 1995 онд би 10 жил цогц ажиллахдаа би 3 жил соёл хүмүүжил гэсэн орлого захирлын 7 жил хичээлүүлүүл эрхэс соёл хүмүүжил гэсэн дэд захирлын хамт ажил ингэж хийсэн. Манай Пүрвэ захирал бол энэ сургуулийг тэр хэцүү хүнд үед нь энэ сургуулийн хаалгыг өвдөг бариулах уу юу гэдэг асуудлыг хаах уу юу гэдэг асуудлыг шийдэж байсан. За энэ сургуульд бол эхний үед бол одоо манай улсын одоо ихтэй сургууль төгссөн үйлдвэрлэл дээр ажиллаж байсан туршлагатай Ахмад багш нарыг бол онлын багшаар авч ажилуулсан. За Зөвлөлт бод улсын одоо тэр үед Казахстаны Жамбулын техник мэдчийн сургууль төгссөн залуучуудыг мастер багшаар ажиллаж ерөөдөө багш нарын хувьд бол хүрэлцээтэй мэрэгжлийн одоо болцоотой юм байсан. За энэ явцдаа бол мөн үйлдвэр дээр ажиллаж байсан тэргүүний одоо бас залуучуудыг авч сургуультай багшаар авч ажиллаж байсан. За манай одоо энэ Арднаа байна. Арднаа багш бол баруун чиглэлийн зам барилгын тестт инженер хийж байсан залууг сургууль төгсөөд хэдэн жил инженерийн ажил хийсэн энэ залууг авсан. За хар орны сангийн аж ахуйд байсан Даваадорж байна. За гэх мэтлэн одоо хэд хэдэн одоо залуу инженерүүдийг одоо багшаар бэлтгэж авч ирсэн юм аа. За ер нь багш нарын хувьд бол мэрэгжлийн одоо багш нар бол хангалттай байсан. За манай сургуульд бол одоо туршлагатай Дэлэг гэж багш байлаа. За Бадарч гэдэг багш байлаа. За Адья, Долгорын Адья гэж багш байлаа. За ер нь тэгээд мэрэгжлийн одоо болцоотой ер нь бол олон ажилтсан хүүхд залуучуудтай ажил сурсан ийм одоо хүмүүсүүд улсын сургуульд багшаар ажиллаж байсан. Тус сургуульд үр бүтээлтэй ажилласан олон арван багш мастер ажилтан ажилчдыг төр засаг, төрийн ба төрийн бус байгууллагууд одоо медаль хөндөж явах өргөмжлүүдээр удаа шагнаж урамшуулж байна. 1981 онд захирал С. Намжил хорлоо Алтан гац Зодонгоор ардын хувьсгалын ойн медалуудаар Т. Түндэв дөрж, Д. Нэргүй, Ц. Цоодул, Ц. Тондов цоодул, С. Самдан, Д. Пүрв, Ц. Балжиням, Т. Цэрэнчамбал, Д. Сугар, Ч. Цэдэвсүрэн, Иш Цэцгээ, Р. Бадамгарав, Ж. Пүрв долгор, Н. Тэгш шаргал, Им энэ биш, С. Дайрима, Ж. Сингэ, С. Уран бэлэг, Г. Олзод, Ж. Пүрв дова нарын 50 шахам хүн шагнагдсан байна. 1975-аас 1990 онуудад багш Д. Дашбунцэг, С. Дэлэг, Б. Бадарч, С. Баасандорж, Д. Бадамнар аймаг хотын Н. Бямба, Н. Лавгцаран, Д. Эренцэндорж, С. Самдан,
Тэл пүрвсрэн нарын олон багш нар байгуулгын аваргаар шалгарч жил тутамд 2-3 багш ажилчид сургуулийнхаа ажил мэргэжил салбарын аварга оны тэргүүнээр өргөмжлөгдөж байв. За сургуулийн удирдлагын хувьд бол одоо сургуулийн орлого соёлын хүмүүжил эхэлсэн захирал Бямбсүрэн дунд сургуульд хичээлээ эхлэж захирал алба хийж байсан хүн одоо миний амт бол 13 жил энэ сургуульд ажилласан. За хичээл үйлдвэрлэл эхэлсэн орлого захирал Намжил Нурын Бямба байна. За ахлах мастер Түмбаяр байна. Дандаа дээд урсгалтай болцоотой юм хүмүүсүүд байсан. За энэс гадна боловсролын яамнаас томилогд ирсэн одоо мэрэгжлийн багш нар. За ихсээ дээд сургууль төгссөн багш нарт бас нэлээд хэдвээ. Энэ залуу боловсон хүчнүүд багш нараар бас. За сургууль бол одоо 600 хүүхдийн хүчин чадалтай. За байранд одоо дотор байранд бол 2 давхар одоо 600 хүүхдийн байр хичээлийн байртай, 60 айлын багш ажилчдын сууцтай. За тэгээд цэвэрлэх байгууламж, уран зуух, усан систем, одоо нас усны станцуудтай, ер нь болцоотой, бүрэн болцоотой сургалтын мужлийн ажиллахуд сайхан ийм сургууль байсан. За тэгээд энэ сургуульд одоо ажиллаж байх хугацаанд бол одоо бас мэдэхгүй чадахгүй бэрхшээлтэй юмуд байна л да. Тэгээд энэ үед энэ одоо сургуульд ажилласан ахмад багш нар байна, туршлагатай ажилчид байна. За тэгээд энэ нөхцөлөөс сурч эднийхэн дамтайгаар бол 10 жил одоо багш захирлын ажлыг хийсэн юм аа. За тэгэхээр одоо ер нь аж ахуйн хувьд бол нэлээд том аж ахуйтай. Уран зуух гэдэг бол сургуулийн бас нэг номерын анхаарах ажил байсан. За энэ сургуулийн зуух, уран зууханд одоо манай захиргаанчин Томайн улам баяр, улам нэмэх, за слесарь, механик, бүрэг даваа, цэхүү гэдэг одоо туршлагатай усуд олон хүмүүсүүд байсан л да. Тэгээд эднүүсийн л одоо хүчээр л энэ сургуулийг хөдөлгөж ажиллаж байсан юм да. За сургууль бол өөр галзуутай одоо гуанцтай хоолны газартай хүүхдүүдийг бол байранд бол 400-аас 500 хүүхэд авна. За бусад одоо орон нутгийн хүүхдүүд бол юунд гадуур суугаад хоолныхаа мөнгөийг аваад ингээд суртдаг байсан. За энэ одоо олон хүүхдүүдийн хоолндыг бэлтгэх одоо амьдрах нөхцөлийн хангах талаар манай сургуулийн одоо хүмүүсүүд одоо нэрв нэгтлэн за гооч тэгээд хүмүүсүүд бол их сайн ажиллаж энэ хүмүүсүүдээс хүүхдүүдийн одоо сурах болцоо бүрэн хангагдаж ингэж байсан. Одоо сургуулийн удирдлага энэ төр бол одоо Зөвхөн улсад тэр үеийн зөвхөн улсын одоо техникийн сургуулийн удирдах ажлын мэргэжил дэвшүүлэх институтэд одоо хэд хэдэн явж байсан. Одоо захирал байсан, Намжил орлоо, Пүрв. За тэгээд Бямбсүрэн орлоо захирал Бямбсүрэн, Балжиням, Түмбаяр, Бямба гэх мэтийн хүмүүсүүд одоо зөвхөн улсын Ленинград хотын мэргэжил дэвшүүлэх институтэд 45-аас 3 сарын хугацаагаар одоо мэргэжлийн дэвшлүүлж ингэж байсан. За ер нь энд манай сургуулийн одоо сайн олон багш нар байсан дөө тэр одоо тэр үед тэр хүүхдүүдийг одоо мэргэжил боловсрол нь одоо мэргэжлийг олгох талаар анхаарал тавьж ялангуяа одоо онлайн багш нар байна. Одоо мастер багш нар байна. Мастер багш байнгын одоо сурагчдтайгаа одоо ажиллаж тэднээс тусалж дамжиж хичээл сургуульд анхаарал тавьж байсан. За манай сургууль бол эхний үед элсэлтийг бол 28 аймаг 3 хотоос элсэлтээ авч байсан. За элсэлтийг бол манай багш нар өөрсдөө зохион байгуулж намар одоо томилтоор явж элсэлтээ зохион байгуулдаг байсан. Би 1984 онд политехникийн дээд сургууль төгсөөд баруун чиглэлийн зам барилгын тэрстэд баазад инженерийн механикаар ажил амьдралын гараагаа эхэлсэн. Тэгээд одоо манай ажиллаж байгаа сургууль маань тэр үед бол нөгөө манай
Тэрэст очиж нөгөө үйлдвэрлэлийн дадлага хийдэг бидний ажил төрлийн холбоотой байсан. Тэгээд 1987 онд АРГ-ийн шаардлагаар аймагт шилжиж ирэхэд тус сургууль маань шууд онлайн багшаар ажилд авсан. Тэгээд тэрнээс хойш би энэ сургуультай ажил амьдралын холбоод 37 жил болж байна. За анх намайг ирэхэд Усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургууль гэсэн нэртэй их том сургууль байсан. Захирал бүрээ багш, орлох захирал нь баа багш, ахлах мастер нь Дүнбаяр багш. 70 гаруй багштай тэгээд 700-аад сурагчтай. Тэгээд гайранд их олон хүүхдүүд байдаг. Ер нь л том сургууль хамт олон би орд ажилласан. 1990 оноос эхлээд бол манай улс орны хэмжээгээр бол ажлын шинжилт өөрчлөлтүүд зах зээлийн эдийн засгийн өөрчлөлт явцвал маш их өөрчлөгдсөн учраас мөн тэрний нэгэн адил аймаг орон нутгийн усны аж ахуйн газрууд салбарууд бас хөгжлөгдөж энэ бас нэлээд өөрчлөгдөж төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжиж ийсэн энэ үед бүх аймагуудаас улсын хуваараар элсэлт авдаг явдал байхгүй болж 1990 оноос эхлээд сургуулиуд маань элсэгчид суралцагчдаас маш их төрсөн. Энэний нэгэн адилаар манай сургууль гэсэн 1990 оноос эхлээд бол элсэл маш их төрж улсын хэмжээгээр авдаг болоод зөвхөн аймаг орон нутгаас авах юм шаардлагатай болсон. За энийг дагаад элсэгчид суралцагчдаа дагаад багш ажилчдын тоо маш их төрсөн. Тухайлбал хичээл хэмжээл ихсэн ордох захирал, соёл хүмүүжил эхэлсэн ордох захирлын нэг дэд захирал болгоод хичээл үйлдвэрлэл сургалт хүмүүжил эхэлсэн дэд захирал гэж нэг л оронтойтой болсон үед би дэд захирлаар ажиллах болоод 92 он хүртэл 92 он хүртэл бол дэд захирлаар ажилласан. 1990-ад оны ихэнх үед төсөв хөрөнгө хүндэрч байсан хэдий ч орон сууцны халаалтын хөлс үйлдвэрлэлийн сургалтаар сурагчдын хийсэн бүтээгдэхүүний борлуулалт, засварын газрын үйлчлэгээний хөлс, гуанз, зочид буудал ажилуулсны болон туслах аж ахуйгаас оруулсан ашиг, орлого зэрэгээс төсвийн бус нэлээд орлого олж сургалт хүмүүжлийн болон үйлчлэгээний ажил, ялангуяа багш ажилчид сурагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн сайжруулахад зориулж байжээ. Олон газраас ирсэн сурлага хүмүүжил ондоо боловч мэргэжил эзэмшиг чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг багш ажилтан албан хаагчид маань түлхүүрийг нь тааруулж ажилласнаар аливаа бэрхшээлд доголдол дутагдлыг даван туулж ирсэн төвхтэй. За ингэж ажиллах энэ хугацаанд бол бас нэлээд асуудал гарч ирсэнтэй. Ер нь бол энэ сургуулийн ажилласан хугацаанд эхний 7 захирлын 5-тай нь бол би цуг ажилласан. Миний хамгийн ихэм цуг ажилласан амжилт орлоо захирлын үед бол сургууль бол бүрэн жигдэрсэн их сайхан юм байсан. Тэгээд 1995-аас 95 онд Пүрвэ захирлаар ажилласан сургуулийн хамгийн хүнд бэрхшээлтэй байсан үе бол Пүрвэ захирлын үед 1992-оос 95 онд цаашид бол төдөв зүрэн захирлын үед 95-аас 98 он хүртэлх хугацаанд бол ер нь сургууль бол нэлээд хүнд өвтөр байсан. Орон нутгийн чиглэлтэй болгож бол өөрийнхөө мэрэгжлийн авдаг ангиудынхаа хуваар элсэлтийг багасгаад орон нутгийн чиглэлээр тухайлбал оёдоо нийтийн хоолны тогоочон, дасгал нарын боовчин, оёдол эсгүүрчин, гэгчлэнгийн ангиуд бол нэмэж тэгээд дараа нь гутал засварчин, өсчин гоо тасалсан, барилгын сантехникийн
Сэлэсрэг гэгчлэнгийн мэрэгжлүүдийг авч тэгээд тэднийг багшлах боловсон хүчин сургалтын материалын баазыг бүрдүүлж ангижул 92 оноос 98 онд бол нэлээд одоо шуурхай ангиж ажилласан та. Энэ үед бол одоо Пүрэв захирлын үед 1990 онд Булган аймгийн орхон суманд байдаг автомын техникч ангийг 4 ангийн давтарч шилжүүлж ирсэн дээд гадруутай яриад. Раман одоо автожолооны сургалтын жолооч бэлтгэх төлбөртэй сургалтыг нийтийн дунд явуулсан. Гэгчлэнгээр ингээд янз бүрийн ажлууд хийж мөн одоо 9 дугаар ангид дагнан орох мэрэгжлийн ангидтай гавтрахгүй техникийн сургуулийн бэлтгэл лицей анги ахлах ангийг байгуулж ажилласан зэрэг бас арга хэмжээнүүдийг авч ажилласан да. Ингээд улс сургууль маань бас нэлээд материалын баазтай учраас Пүрэв захирлын маань бас явж техникийн их сургууль боловсролын яамны дээд улсын газрын өдөрлөгөттэй автомын ерөнхий газрын дэвтэ ярьж байгаа техникийн их сургуулиас хэдэн анги авчирч энд дээд улстай инженер бэлтгэхээр 96 оноос эхэлж хөөцөлдөөд тэгээд 1998 онд хэрэгжиж дээд сургууль болж өргөжсөн юм. За сүүлийн үед бол энэ 90-ад онд одоо зах зээлд шилжсэн энэ үед бол сургууль бол ер нь элсэтэн бол өөрсдөө зохион байгуулах орон нутгаас олдууд элсэтийг зохион байгуулсан. За ингээд төрөйдүүд гаднаас ирж суралцах сурагчдын тоо эрэс багассан. За тийм учраас одоо мэрэгжлийн зарим ангиудыг шинээр нээх нийтийн холын технологич нарийн бав талх нарийн бавны одоо мэрэгжил, за оюутлын мэрэгжил, мужааны мэрэгжил, за малчны мэрэгжлээс гэсэн одоо сургууль бид нар сургууль төгсгөж байсан да. За малчны мэрэгжлийнхэд мал аж ахуйн зоо техникийн арга ажиллагаа, за тэгээд малд үзүүлэх эмнэлгийн анхан цэсний тусламжууд үзүүлэх энэ хичээлүүдийг орж сургуулийн төлөвлөгөө програмыг багш нар өөрсдөө боловсруулж боловсролын яамны сургалт арга зүйн гэлтсээр одоо батлуулан энд одоо мөрдөж ажиллаж байсан. Би энэ сургуультай 3 жил болж төгссөн. Өргөн мастрын мэргэжлэр бид нар ч одоо энэ 3 жил болоод төгсөхэд ерөнхий боловсролын сургуулийг дипломтой төгсдөг байлаа. Манай ангид ч одоо 18 аймаг 3 хотоос хүүхдүүд суралцдаг. Би ч одоо хөвсгөлийн одоо регистрийн дугаар хүрт маань хагас юутай юу гэж явдсан шүү дээ. Тэрийг харахад Өврангаа аймгийн хөвсгөл одоо явдсан шүү дээ. Би ч одоо энэ сургууль дээр дотор баримт одоо 3 жил болох шүү дээ. Манай сургууль одоо нэг хагас зэргийн зохион байгуулалттай байлаа. Одоо бүгдээрээ нэг шугам шиг ингээл нэг игнэд ороод загсдаг байлаа. Тэгээ одоо нэг толгой хөдлөх юм бол тэгэл бүгдээрээ хоолндоо орж чадахгүй, эсвэл бол унтаж чадахгүй хэвдэж штэ. Тийм сайхан байсан да. Угнасаа бид нар ч одоо анх эцэс одоо амьдралын одоо эцэс ганц гараагаа эхлүүлж ийлээ. Ингээд би сургуулийнхаа төгт 50 жилийн ог зохиолуулан ажиллаж байсан бүх багш ажилчдаа баярын дэвшүүд цаашдын ажилдаа өндөр хүчтэй олохыг хүсэн юу сургуулийн ирээдүйг сайхнаар бодож байна. Та бүхэнд илэрхийлье. Сарайсан дам багшийн ахын санчир одоо сүүлийн үед энэ сургуулийг удирдах нэлээд хэдэн жил болж байна. Нэлээд хэдэн жил болж байгаа шиг байна. Сайн удирдах байгаа. 8 жил болж байгаа юм. За нэлээд сайн удирдах сургуулийг одоо сайхан авч яваа би бас баярлж явдیں۔ За Сарайсан дам багштай бол би хамт ажиллаж ирсэн. За ингээд сургуулийн сурталчлах энэ ажил бол энэ
сүүлийн үед бол их сайн зохион байгуулж байна. Сургуулийн хамт олон. За ингээд сургуулийн одоо хамт олон багш ажиллажид мастерууд за ингээд нийт хүмүүсүүд энд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан өндрөнсөнийхаа төрсэн одоо хүмүүсүүд за мөн сургууль сурч төгсөөд мэрэгжил эзэмшээд одоо ажиллаж байгаа залуучууд за одоо сурч байгаа нийт хүмүүсүүдтэй одоо дахин баярын мэнд хүргэж 50 жилийн ойд сурлага хөдөлмөр өндөр амжилт гаргаж явахыг та бүхэндээ хүсье өрөөе дөө.